SB-ээс тодруулгаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн тодруулга стандарт хэмжил зүүн газрын хэмжилт хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газрын дарга баяр хөөрөлдөж байна. За таны өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр стандарт хэмжил зүүн газрын харьяа бол танай байгууллага байгаа шүү дээ. Яг танай байгууллагын тухайд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээ эхлээд үзэгчдэд одоо танилцуулахын зөв баг гэж бодож байна. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За стандарт хэмжил зүүн газрын доторх стандарт хэмжлэгийн шалгалт баталгаажуулалтын газар гэж манай газар үйл ажиллагаа явуулдаг. За газар маань үндсэндээ тусгаал эрхүүхийн эрсдэл улсын шалгагч нар одоо ажилладаг байгаа. За манай газар юу гэдэг юм бэ гэхээр аж ахуй нэгж иргэдийн төлбөр тооцоонд хэрэгжилж байгаа бүх төрлийн хэмжих хэрэгслүүдийг шалгаж таны одоо хэмжих хэрэгсэл зөв ажиллаж ийнэ хэсгийг шалгаад баталгаажуулж ластж одоо хамгийн сүүлд зэрэг бичих өснөөр энэ үйл ажиллагаа дуустдаг. Энийг хариуцдаг газар байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо жин хэмжүүрээ 2 жил тутамд шалгуулах шаардлагатай ч юм уу те нэг иймэрхүү бас зохицуултыг би бол сонсч ирсэн юм байна. Энэ тал дээр та бас тий хугацааны хувьд одоо аж ахуйн нэгжүүд танай байгууллагт хэдийн хугацаанд одоо шалгуулад те яг энэ хэвийн жингээр ажиллаж байна гэдгээ ингээд хянаад явах юм байна. За хэмжих хэрэгслийн хоорондын баталгаатай хугацаа гэж байгаа. За хэмжийн төрлөөс хамаарат харилцан адилгүй. За хамгийн ард иргэд аж ахуйн хамгийн тутам хэрэглэгдэх өнөөдөр худалдаанд хэрэглэгдэж байгаа 0-30 кг-ын жингүүд тийм ээ одоо дэлгүүр хоршоо хэрэглэж тэр юм бол 6 сар тутам баталгаач намрагдаг жилдээ 2 удаа гэсэн үг. За манай энийг бол яг манай тус газрын манай усан шалгагч нар худалдааны төвүүд ард иргэдийн хөсөлт тийм гэрээний үндсэн дээр энэ ажиллагаа зохицуулдаг байгаа. За авар ихтэй том 30-30 кг-ын жингүүд бол одоо том ат бүү туухай том жингүүд бол 1 жил. За тэгээ өшин нарийн одоо багц хэрэгс хэмжээчүүд бол ингэж энэ хугацаанд харилцан айтгүй. Харин өндөр хугацаатай тийм минутаа хугацаатай ажиллаж байгаа. Тийм учраас тэр жагсаалтыг манай стандарт гөв цэгмөр ороод харахаар бүх мэдээлэлүүд л байж байгаа. Өнөөдөр манай стандарт үйл ажиллагаа цахимжсан. За ард иргэд өөрсдөө хурдан системээр ороод ийм өнгөөр холбогдоод гарахаар бүх жагсаалтууд төлбөр тооцоо өөрийнх нь одоо хэрэглэж байгаа ямар хугацаатай хэрэглэгдэх ёстой, хизээ баталгаажуулах ёстой, хаана хандах ёстой, ямар үйлчлэг авах ёстой бүх юмнууд ингээд цахимд орсон байгаа учраас бол одоо ард иргэд тийш ороод үзэх юм бол их боломжтой болсон байгаа шүү. Тэгэхээр яг энэ стандарттай холбоотой одоо яг энэ жин хэмжүүрийн стандарт хоёлоо ярьж байгаа шүү дээ. Яг ийм стандарттай холбоотой Монгол улсад хэдийн стандарт юу өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байна вэ? За өнөөдөр бид нар ер нь Монгол улсын хэмжээнд одоо нийт ард иргэд аж ахуйн жагсаалд хэрэглэж байгаа хэмж хэрэгслийн тооллогыг одоо мэдлэн жилүүд хийж үзэж байгаа. За манай стандарт газар маань 21 аймагтаас өөрийн харийг хэлцтэй. За мөн 21 аймгийн хэлцэд маань яг энэ улсын тусгал ирэх явсан улсын хэмжиж зүүн байцаагч улсын шалгагч ирэх хүмүүсээ бас ажилдаг. За нэг аймгийн хэлцэд маань доотлол нь 3-4 хүн ажилдаг. Ийм улсын шалгагч нар хэмжиж улсын байцаагч нар. Ингээд орон нутгаар бид зохион байгуулалттай тооллого хийгээд одоогоор бид урьдчилан байдлаар бол сая 800 орчим хэмж хэрэгсэл байна гэсэн. Энэ нь бол одоо яаж нэгээр маш их одоо хэмж хэрэгсэл маань ихсчдийн тий хэрэглэж байна. Яг одоо барилга орон сууц их баригдаж байна. Хороол хошоолол их бий болж байна. Тэрэн хэрэглэж байгаа хэмж хэрэгслүүд маань одоо их хандлагатай байна гэж бид мэдгэж байгаа. За энэтэй холбогдуулаад юу гэх вэ? Ард иргэд маань ерөөсөө өөрийн хэмж хэрэгслүүд юу юм бэхээр айл өөрийн гэрт хэрэглэж байгаа усны тоолоор хамгийн их нь ойлголт тийм ээ. Одоо нэг айлтгад одоо доотлон 4-5 усны тоолоор хийж байгаа. За шалгааны тоолорууд одоо аж ахуйн иргэдийн банк хэрэглэгддэг тийм ээ. За дараа нь бол яг дулааны тоолор гэдэг энийг бол яг том аж ахуйн нэгжүүд хэрэглэдэг л дээ. Ийм юм ард иргэд хамгийн түрүүнд бол энийг өчөж явах ёстой. Ер нь өөрөө хууль хөрөлөөс үүргэн байгаа иргэд аж ахуйн өөрийнхөө баталгаачин гэрчлэгийн хугацааг харж явах хэрэгтэй манай ард иргэд. За манай одоо гисгээ яваад хадгалсан байдаг тийм ээ. Зоондоо гараад харчих гэсэн хугацаа маань нэзээ дуусч байгаа юм бэ. Юу болж байна яасан харчих юм бол тэн дээр хугацааг нь заасан хугацаатай гэрчлэгээ байж байгаа. За усны тоолор маань шинээр аваад суйрлуулахад 6 жил хугацаатай. За шалгааны тоолор нэг үе 3 баацын шалгааны тоолор нь 7-8 жилийн хугацаатай байдаг шүү гэдэг тий. Тэгэхээр тэр орны тэр хугацааны өршийн дараа стандарт хэмжээ газар хандаад тэгээ манай усан шалгагч одоо гэрээний өсөж бэлдэж үзээд дахиад сунгаад ингээд явдаг юм харчаас байгаа шүү. Энийг л одоо асар гэдэг ойлгох. Миний одоо асуугаагүй нэмэлтээр хэлэх зүйлээ л таас. Тий, ард иргэд маань яг өнөөдөр хэрэг ганц хамгийн гол одоо хөндөж хэрэгэлтэй юм бол
Мэдээлэлд одоо хамрагтайг ороо хэмж хэрэгсийг битгий л болж байгаа сайлж хэлэх гэдэг тийм ээ. Тэр дараа нь өөрт нь мэдээж хохирол учирдаг. Нөгөө загварн балхтай Монгол улсад одоо ашиглаж хоригдсон худалдааны жин буюу хэмж хэрэгсүүдийг хэрэглэснээр өөртөө хохирчдаг. Тэгээ хохирчнууд тийм учраас станц хэмжээ газрын сайт руу тийм ээ залхуур хүмүүстээ орж хараад одоо бүх мэдээлэл хэмж байж байгаа. Тэр миний худалдаж авч байгаа энэ хэмж хэрэгсэл маань зөвшөөрөлт юм уу зөвшөөрөлгүй мэдээлэл биччихээ гэж хэлэхэд шалгачдаг. Тийм бол хүндрэл гарахгүй. Дараа нь мэдээж орилохыг зөвшөөрч байгаа худалдаа үйлчлэг авах юм бол манай улсын орчноор ч орилдог. Нөгөө аж ахуйн иргэд байна. Бухимд үүсдэг. Энэ хооронд одоо үйл ажиллагаач үүсдэг тийм ээ. Энээсээ болж одоо ингээд дараагийн сааддаг учраас яг хүн анх авахтаа миний энэ хэмжээс баталгаатай эрхийг биччихэрэл гэж энэ хүний гэрчлэг нь байна уу? Хамгийн ойрхон юм шалгааны тоолороо тийм ээ солиулахаар хаврагддаг. Баталгааны хугацаа нь байна уу? Хугацаатай юу гэдгийг биччих. Тэгээд болно. Тэгээд тэрэн дээр ихээр гэрчлэгээ баталгаатай юм бол энэ хэмж болно л гэсэн үг тэгээд аавд хэлээ. Тэгэхээр тэгээд аж ахуйн нэгж маань өнөөдөр өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжилж байгаа хэмж хэрэгслээ нэг үсчээчээ шалгачаач л гэж хэлэх гэдэг тийм ээ. Тэрний дараа бол үйл ажиллагаа хөтөлбөр боломжтой болно гэж хэлдэг. За баярлалаа. За баярлалаа. Манай өнөөдрийн тодруулах стандарт хэмжилсэн газрын хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газрын дарга баяр хүрэлцлээ.